Observe Consulting-ийн 2024 он. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Менторийн цаг подкастын маань 3 дахь дугаар үүгээр эхэлж байна. За манай подкастын зорилго бол одоо менторуудыг оролцуулж, менторингийн туршлага, менторийн ноу хау, одоо менторлтын талаар илүү их ярилцах юм зорилготой. Тэгэхээр бид нэр одоо энэ удаагийнхаа зочноор мөрөн менторыг урьж оролцуулж байна. За тэгээ мөрөн ментор гэдэг Facebook пэйж хуудастай болон одоо нийгмийн сүлжээнд олон маш гоё тийм хувийн хөгжлийн, бизнес хөгжлийн сургалтуудыг хийдэг. Тэгээ сургалтуудын сэдэв бас давтагдшгүй их өвөрмөц тийм сургалтууд байдаг. За тэгээд бизнес коуч, ментор мөрөн маань ингээд оролцож байна. За сайн байна уу? Урилгыг минь хүлээн авч оролцсонд маш их баярлалаа. Ийм гоё эрхэм хүндтэй менторийн цаг гэсэн подкастт бас өрснө нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд танай хамт олонд бас маш их баярлалаа. За мөрөн ментор гэх тийм ээ. За сүүлийн 2 жил бол одоо маш их чиг авч байгаа. Тэгээ маш олон клиентуудтай болсон тий. За тэгээ клиентууд нь ч гэсэн аюу амсайтай идэм билээ. Тэгэхээр менторийн замаа одоо эхлүүлээд удаагүй байгаа мөртлөө маш амжилттай байгаад тийм би бол хувьсаа маш их баярлж байгаа. Бидгээр бол би энэ баг 10-20 оноос эхлээд мэдэлсэн шүү дээ тий. Мэдээд 5-6 жил болж байна. Тэгэхээр миний мэдхийн даруухан үзэсгэлэнтэй мөрөн хэвээр байна. За тэгээ сүүлийн үеийн сонио хачин юу байна? Юун дээр ажиллаж байна? За 20 оноос хойш бол яг энэ онлайн сургалт коучингийн бизнесээ эхлүүлсэн байгаа. За тэгээд тасралтгүй суралцаал явж байна. Одоо болохоор манайх AI контент төлөвлөгч бот гэд үйлчлэгээ шинээр бизнесүүдэд нэвтрүүлж байгаа. Тэгээд хэмэл оюун ухааныг ашиглаад ерөөсөө маш богино хугацаанд одоо бүтэн сарын контентыг төлөвлөөд одоо AI-ыг ашиглаад контент хийдэг ийм үйлчлэгээ шинээр гаргасан. Тэгээд одоо энэнийхээ одоо нөгөө нэвтрүүлэлтийн процесс дээр нь ажиллаж байгаа. Миний ингээл хараад байхад бид нар ч одоо ингээд мэрэгжил нэгтгэх хүмүүсээ ингээд би ер нь юу хийж ингээд харж идэв штэ. Тэгээд манай мөрөн айгуу тийм хурдтай явж байгаа. Айгуу тийм маш хүн чинь ингээд нэг шат тагтдаг бол ингээд ерөөс айгуу хурдтай 2-3 шат дахиад яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо мөрөнгийн ард ямар баг ажиллаж байна? Хэдэн үнэтэй мэрэгжлийн том баг ажиллаж байна уу? Яаж ажиллаж байна? За баярлалаа. Бас хүндэтгэж явдаг хүмүүсээ юм гоё магтаалыг сонсох гоё. Яг энэ нөгөө хурдны цаана бол одоо яг миний менторуд байгаа. Тэгээд маш олон менторудаас суралцаад тэгээд ер нь бол би одоо ингээд бизнесүүдэд зөвлөхөд яг энэ орчин үеийн чиг хандлага яг яаж яваад байгаа гэдэгтээ би өөрөө яг хөл нийлүүлж алхаж иж тэр хүмүүст маш их үнцэн өгөх учраас би өөрөө яг одоо орчин үед юу тренд болоод байна гэдэгт бас ингээд цаг алдахгүй суралцах нь аягүй чухал гэдэг. Тэгээд энийг дурдмаар байна. Манай баг бол маш цомхон. Одоо яг манай контент маркетингийн багт бол 3 хүн байгаа. Тэр дөрвөлээ ажиллаж байна тийм ээ. Дөрвөлээ одоо ийм олон бүтээлийг гаргаж штэ. Анх Observe Consulting компани менторшип хөтөлбөрт бол мэдээ болж орж ирж исэн. Фэйс эхлээд ингээд танилцж исэн. Түүнээс хойш ингээд 5-6 жил өнгөрчээ. Тэгэхээр 5-6 жилийн дотор маш олон зүйлийг туулаад тэгээ мэдээлээс ментор болохын замаа сонгоод явхад мэдээж бэрхшээл зөндөө тохиолдож исэн багтаа энэ талаараа бол өмнөх өөр подкастуудад ярьж исэн. Тэрийг би давтаж асуугаад яг уу ер нь бол яагаад ментор болъё гэж шийдсэн бэ? Одоо бол ер нь мөрөн бол ментор гэдэг ийм үгийг одоо нөгөө ард нь хэлэхгүйгээр төсөөлөх боломжгүй боллоо шүү дээ тий. Тэр мөрөн гэхэлэр хэн бэлээ гэхэлэр мөрөн ментор гэх тэгэхээр одоо өөрийнхөө брендийг ингээд мөрөн ментор гэдгээр ингээд бүтээгээд явж байна. Тэгэхээр энэ зам бол бас мэдээж амаргүй байсан. Гэхдээ яагаад энийг одоо ишиг шулуудаж орсон бэ л гэж асуух гэдэг. Зөв. Яг ч тийм нөгөө ментор болох юмсан гэж яг хүсээд зориод мөрөөдөд исэн зүйл байхгүй. Ерөөсөө ингээд нэг хувь тавилангийн ирэхээр л яг одоо энэ зам руу орсон. Тэгээд яг энэ нөгөө карьерийг эхлүүлснээс хойш би өөрөө хасраа хац жаргалтай болоод исэн. Тэгээд
өмнө нь бол би яг сурвалж зуучлалын бизнесийг нэлээд олон жил хийсэн байсан. Тэгээд дараа нь 20 оноос яг энэ бизнесийг хийж эхлүүлээд бусдад өөрийнхөө одоо үзэж туулсан, даван туулсан асуудлуудыг одоо ингээд яавал зөв байх байсан бэ гэдэг зүйлийг одоо ингээд хуваалцж яриад ингэж явахдаа би өөрөө маш аз жаргалтай болж исэн. Тэгээд би бас айгүй олон нөгөө сургалтын дээр ярьдаг байхгүй юу? Энэ бол миний сүнсний зорилго байсан гэд. Тэгээд яг ингээд хүн өөрөө мэдэрч юм лээ. Тэгээ яг ингээд өөрийнхөө одоо энэ дотоодоос яг энэ зориулагдсан тэр одоо ажлыг ингээд хийгээд эхлэхээр хүн ингээд цаанаасаа ингээд цэцгэлж эхэлт юм байна гэж би бодсон. Тэгээ цэцэглэх гэдэг нь болохоор бүх талаасаа одоо яг энэ дотоодоосоо тэр одоо авж байгаа аз жаргал, баяр таашаалын хувьд дээрэс нь миний амьдрал ч гэсэн маш их өөрчлөгдсөн. Одоо маш гоё ингэж одоо өсөн дэвжсэн. Хуучин одоо бизнесээ би хийж байхдаа ингээл маш их махруу зүтгээлээдэг. Гэтэл ерөөсөө ингээ байрнаасаа хөдлөхгүй бараг дортчихсэн бол энэ одоо ажлыг хийж гиснээс хойш ерөөсөө ингээл хүл тавиал ингээл бүх юм ая зөнгөөрөө ингээл цаанаасаа миний багш нар ч гэсэн миний амьдралд гарч ирээд намайг чиглүүлээд дээрэс нь бас намайг зөрж ирэх одоо миний ментор бас ингээд намайг бас бүтээлцэж байгаа. Тэгээд энэ хүмүүс бас ингээд намайг зөрж ирээд тэгээд үндсэндээ ингээд би маш тийм ихтгэл төгс болсон ажил дээр. Тэгээ одоо ч гэсэн би яг яавал илүү энэ хүмүүст илүү одоо өөрчлөлтийг, өсөл дэвшлийг бий болгож болох уу гэдэг дээр тасралтгүй өөртөө ажиллаж байна. Дээрээс нь өөрийнхөө коучингийн арга зүйдээр бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ боловсрол зурчлалын компанитай байхад тэр олон хүүхдүүдийг гадаад руу сургууль зурчилж байхад тодорхой хэмжээний бас нөгөө менторингийн үйл ажиллагаа хийдэг л байсан биз дээ, тэ чиглүүлж одоо яаж явах вэ, яаж бие авч явах вэ, ер нь хэрхэн одоо сэтгэл зүйгээ тийм ээ зөв төлөвт байлгах уу гэж бас тийм ажлуудыг хийдэг байсан нь одоо энэ мэргэжил рүү салбар руу ороход бас ер нь тийм хэцүү байгааг бах тий. Одоо огт өөр салбараас өсөрж ороог болохоор тий. Би болохоор ингэж бодож байна. Яг өмнө одоо тэр сурвалжуучлалын бизнесийг хийхэд нөгөө болсон болоогүй бизнестэйгээ ноцолтчихсэн маань өөрөө яг бизнес гэдэг зүйлийг ингээд тал талын энэ одоо ойлголттой болоход надад маш их нөлөөсөн. Тэгээд би өөрөө яг тэр нэг бизнесийг хийх гээд ухамтаад ноцолтчихсэн маань эргээгээд яг энэ бизнес коучинг ажлыг хийхэд надад ингээд маш их нөгөө нэмэр болдог. Би яг одоо ингээд коучинг хийж байгаа бизнес эрхлэгчдийг яг мэдэрч чаддаг. Яг тэгэхээр өөрөө яг тэр нөгөө замаар нь яваад яг юу болох байгаад байсан те тэрийг би мэдчихэж байгаа шүү дээ. Түрүү нөгөө би их олон менторуудтай гэсэн ер нь ямар чиглэлд менторуд байгаа вэ? Гадаад уу, дотоод уу гэд. Одоо бол дандаа надад гадны менторуд байна. Энээс өмнө болохоор яг нөгөө observing зохион байгуулж исэн менторинг хөтөлбөрт хамрагч хахад Их Батгай тий хамгийн ихний зочноор өргөцсөн. За дараа нь Оюун Гэрэлгай одоо яг миний ментор одоо ажиллаж исэн. Тэгээд тухайн үед бол менторудаас бол би маш их зүйлийг суралцсан. Одоо бол яг ямар менторуд байна гэхээр ерөөсөө энэ дижитал бизнесийн талын менторуд байна. Тэгээд дээрэс нь яг бизнес коучингийн талын бас Аустин Несли гэдэг бас мундаг ментор байгаа. Тэгээд сошиал медиа дээр болохоор Dan Henry гэдэг бас айгу мундаг ментор байдаг. Тэгээд эдгээр менторудаасаа ингээд суралцсан. Та гадаад менторуудтайгаа ер нь ингээд ямар давтамжтай уулздаг вэ? Тэгээд менти одоо гадаад менторуудын хувьд бол та Монгол менти тийм үү? Монголоос оролцож байгаа менти. Тэгэхээр таны менти байр суурь ямар ядгүй? Одоо үүгээр нөгөө менти хүн ер нь ямар байх ёстой талаар дэлгэрэнгүй ярьж байгаа биз? За менти хүн ямар байх ёстой гэхээсээ илүүтэй яг ментор сонгохдоо яг өөрийнхөө нөгөө хүсэл зорилготой уялдуулж одоо сонгох нь аюул чухал. Яа тэгэхээр одоо ингээд юунд зориод байгаагаа мэдчих юм бол надаа яг хэн хэрэгтэй вэ гэдгийг хүн одоо сонгоход олоход ер нь аюул амархан болчдөг.
Тэгээд миний хувьд болохоор миний менторууд яг миний одоо нөгөө болохыг хүсэж байгаа, миний зорж байгаа яг тэр цэг дээр очсон хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тийм учраас би тэдгээр хүмүүсээс асар богино хугацаанд одоо ингээд бүтэн одоо магадгүй 10 жилийн тууллыг нь маш богино хугацаанд ингээд суралцах болцоотой болчихж байгаа. Тэгээд миний хувьд бол менторуудынхаа одоо гаргасан онлайн сургалтуудыг үзэж байгаа юм. За тэгээд мастер классуудад нь бас хамрагдаж байгаа юм. За тэгээд сүүлд би Todd Brown гэдээ бас яг маркетингийн мундаг мэргэжилтнээс яг ганцаарчсан коучинг авсан. За тэгээд уулзалтын давтамж бол ингээд 7 хоногт нэг удаа тэгээд нөгөө яг миний нөгөө бодит бизнес дээр надад даалгавар өгөөд тэгээд би тэр даалгавруудыг хэрэгжүүлээд тэгээд менти өөрөө маш тийм нөгөө үсгэлэн байх шаардлагатай байдаг. Тэгээд миний хувьд бол ингээд бүр ай зөнгөөр цаанаасаа энийг нь мэдээд авчихсаа тэрийгээ сурчхаасаа энэ яг яаж ажиллаад байна гэлтэй. Тэгээд нөгөө менторудаас айгүйх нөгөө ухаж тэр одоо нөгөө мэдхийг хүссэн зүйлээ маш их асуудаг. Тэгээ энэ бол ингээд маш хурдцтай сурахад бас нөлөөлж байна гэж бодож байна. Тэгэхээр нөгөө хүмүүс тэгдэж нэг юм үнгүү менторинг авах бас сонирхол байдаг тий. Ингээд нэг үнгүү юмыг очиод сонсоод үнгүү зөвлөгөө авчих гад тэгээд ийм хин зөвлөгөө өгсөн төлөө өндөр төлбөртэй ч гэдэг юм уу ингээд нэг коуч ментор зөвлөхүүдийн ажлыг бас үнэлэхгүй тал байдаг л да. Тэгэхээр би яг нөгөө нийт дүнгийн бол асуухгүй мэдээж ингээд гадаад менторууд бол үнгүү зөвлөгөө өгөхгүй тийм ээ. Менторлт бол тодорхой хэмжээний үн төлбөр төлж байгаа байх. Тэрийгээ ер нь яаж зохицуулдаг вэ? Тэр өөртөө зориулж байгаа тэр одоо мөнгө төгрөгийг ямар хандлагаар одоо боддгоо, юу гэж боддгоо те одоо зардал гэж хардгоо, эсвэл өөр зүйл гэж хардгоо. Ямар гоё асуулт. Би бүр яг энэ дээр бүр хариулмаар байна. Энэ бол ерөөсөө зардал биш. Энэ бол хөрөнгө оруулалт. Би өөртөө төлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг хэдийн хэмжээний зориулт гарч ийн түүнээс авах үр өгөөж нь бүр ингээд шууд хамааралтай гэж би үздэг. Тийм учраас би яг энэ суралцах дээр, менторинг авах дээр би ерөөсөө мөнгө хайрладаг. Одоо яг энэ үйлчлэгээний бизнес, яг энэ коучингийн бизнес бол ашигын маржин маш өндөр байдаг. Тэгэхээр миний одоо гол одоо нөгөө мөнгөө зориулдаг зүйл маань ерөөсөө энэ менторинг сургалт байхгүй. Тэгээд үнгүү аавна гэдгийг би өстэй ойлгохгүй. Үнэхээр ойлгохгүй. Яагаад вэ гэхээр энэ бол одоо хорвоо ертөнцийн жам байхгүй юу? Би ямар нэг зүйлийг үнгүү аавна гэдэг чинь өөрөө хорвоо ертөнцийн хуулийг би зөрчиж байна. Тэгээд эргээгээ тэрний ард дээр төлөөс нь яг юугаар гарч ирэх вэ гэдтэй. Яг жамын талаасаа ингээд тайлбарлал. Нөгөө талаас гэвэл одоо ингээд энэ мөнгийг би өөртөө төлөөд байгаа байхгүй. Тэгээд хүмүүсийн яг нөгөө гаргадаг хандлага нь юу гэхээр нэг мөрөндөл нэг айгүй их мөнгө төлөх гэдэг юм шиг аашлаад. Гэтэл яг үндэ надад биш байхгүй. Өөртөө төлж байгаа байхгүй. Тэгээд манай ер нь яг менторч гэсэн юм байнга хэлдэг байхгүй. Ер нь та нар үнэ их өндөр тогтоогоорой. Яагаад үнэ өндөр тогтоох хэрэгтэй вэ гэхээр хүн төлсөн мөнгөндөө таарсан одоо зориулт гаргадаг юм аа. Тэрийгээ бас үн цэнтэд үздэг юм аа. Тэгэхээр одоо ингээд менторт цагийн одоо хэдэн мянган доллар ч гэх юм ингээд өндөр үн төлчих юм бол яг төдий хэмжээгээр үн цэн өгч тэр хүнээс маш их зүйлийг авах боломжтой болно. Эсвэргээрээ үнгүй авах юм бол баг байж л гэдэг юм. Тэг үнгүй юмд хүн ер нь үн цэнгүүл ханддаг шүү дээ тийм. Тэгэхээр ерөөсөө тэг бас нэг юм үг гэдэг шүү дээ. Хүний өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөр байдаг. Энэ хорвоо ертөнцийн дээр өөр хаач тийм өндөр өгөөж өгөх ийм хувьцаа байхгүй гэж ярьдаг. Тэрэн шиг ерөөсөө ингээд өөрийгөө харахаар би өөртөө хэдийн хэмжээний хөрөнгө оруулалтын тэр нь надад бүр ингээд хэд дахин үржигдэж одоо миний орлогоорч тэр миний мэдлэг ур чадвараарч тэр эргээгээд ирээддэг байхгүй сэтгэлгээ хандлага амьдралын чанар гэдэг гайхалтай. Нөгөө менторуудын талаар эргээд асуух юм бол одоо олон ментортай байлаа. Гэхдээ бүрэн менторын амьдралд одоо хамгийн их бүр ойрхон сэтгэлд одоо ингээд
дулаахан санагддаг үн цэнтэй тийм ментор байсан уу? байсан. Миний хамгийн анхны ментор. Тэр үед би 27-8 байсан. Тэгээд одоо хүртэл яг тэр менторгаа ботхоор ингээд миний бүр хоолой зангирдаг байхгүй юу? Бүр ингээд ямар азар би тэр хүнтэй уулзсан бэ? Хэрвээ би тэр хүнтэй уулзаагүй бол өнөөдрийн яг мөрөн гэж байхгүй, өнөөдрийн миний амьдралдаа энэ бүтээсэн байгаа энэ олон гайхамшигуд би болохгүй байсан гэж боддtiin. Тэгээд тэр ментор маань болохоор их олон жил бясалгал хийсэн ийм номын замаар явсан ийм хүн байсан. Тэгээд өөрөө бас яг бизнес хийжсэн. Тэгээд тэр үед чинь би чинь бүр яг уучраа олохгүй бүр ингээд хан мөрөгжсэн үе яахгүй. Тэгээд тэр үед надад ингээд маш их зүйлийг хэлж өгсөн. Гэхдээ яг тухайн цаг мөчтөд нь би тэр хүний надад захижсэн, хэлжсэн зүйлсүүдийг би ерөөсөө ойлгоогүйсэн. Гэхдээ өөртөө бас талархмаар юм би менторхаа ингээд хэлсэн болгоно ингээд дэвтэр дээр ингээд бичээд авцсан, хандгалцсан. Тэгээ би тэрнээс хойш ингээд нэлээд хэдэн жилийн дараа менторхаа надад захиж хэлжсэн юмнуудыг ингээд уншсан чинь яг л одооны л мөрөн яг ойлгох зүйлийг яг тэр үед хэлжсэн байгаа байхгүй. Гэхдээ яг ингээд хэлсэн үгнүүд нь ерөөсөө ингээд мартагддаггүй ингээд над дотор ингээд үлдсэн гэсэн. Тэгээ би яг бодохдоо болохоор тэр хүний одоо ингээд амнаас гарч байгаа үг болгоно нь асар юм өндөр концентрацтай, нэвтршилтэй, маш тийм гүн гүнзгий утга агуулгаар ер нь ярьдаг байсан юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд яагаад бас тэр хүнд би маш их талархаж явдаг вэ гэхээр үндсэндээ миний амьдралыг харах одоо энэ философи маань гэж яг биежүүлж өгсөн ийм хүн байна. За мөрөн ментор одоо ментор болоод тэг маш олон төсөл хөтөлбөрүүдэд ажилласан. Одоо өөрөө хуваараа маш олон төсөл хөтөлбөрүүдийг хийж байгаа. Дээр нь бас EBRD-ийн тийм ээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ийм маш том 9 сарын хугацаанд үргэлжилдэг ийм менторингийн одоо том хөтөлбөр дээр ментораар 9 сар ажиллаад нэг одоо бизнес эрхлэгч бүсгүйтэй яг ганцаарчлан менторлалт хийгээд тэгээд одоо тухайн одоо төслийнхөө одоо оны шилдэгэн шилдэг ментор мэтий болсон байгаа шүү дээ. Тэгээд баяр хүргэе. Би тэгээд энийг сонсоод маш их баярлж ирсэн. Тэгээд энэ процесс яаж явав те ямар одоо энийг ингээ хэлэнгүүд надаа юу бодогдсон гэхээр за мөрөн маань ямар ноу хав ямар зарчмаар ажилласан юм бол доо гэл те гэж бодож ирсэн. Тэгэхээр энэ аялал ямар байсан талаар жаахан сонирхолж ярьж болох уу? За юуны өмнө намайг бас ийм гоё хөтөлбөрт ментороор оролцооч гэдэг одоо саналыг тавьсан танд маш их талархаж явдаг. Тэгээд би нөгөө тэр менторуудын сонгон шалгаруултыг ингээ хийж хахад нөгөө бүртгэж хахад мөрөн бол заавал байх ёстой хүн гэж бодоод бүр ингээд нөгөө төлөвлөгөөнийхөө дэвтэр дээр мөрөнтэй холбогдох санал тавих гэж бичиж агаад тэгээд би ингээд бүр биччихсэн байхгүй. Тэгээд би бол яг нөгөө энэ бол яг мөрөнгийн байх ёстой. Мөрөн энэ дээр бас яг үн цэнд бүтээх ёстой гэж бодоод санал тавьсан л та. Гэсэн чинь бүр шилдэгэн шилдэг ментор болсон юмсан. Харин тэгээд тэр үед би яг өөртөө яг итгэлгүй байгаад байсан юм аа. Яг ингээ голоод байсан гэх юм уу? Яагаад тэгэхээр тэнд чинь маш олон мундаг Монголын одоо нэр нөлөө бүхий те мундаг амжилттай бизнес эрхлэгчид ментороор оролцож исэн. Гэтэл ч би чинь юу илээ гэд те тийм байсан. Тэгэн гот та намайг алсын зайнаас менторлцсан байгаа байхгүй юу? Чи яг энд ингээ хүл тавих хэрэгтэй. Чи бас энэ хүмүүстэй те нетворкинг хийгээд бас өөрийгөө хаана яваг харах хэрэгтэй гэд ингэж намайг түлхэж хөөлж өгсөнд би маш их талархдаг. Тэгээд орсон тэгээд хамгийн анхны нөгөө нээлтэн дээрээ ментитэйгээ ингээд танилцаад тэгээ өмнөх жилийн шилдэг ментор менти нар өөрсдийнхөө ингээд туршлагаа хэлж байхад бит хоёр хоорондоо юу гэж ирсэн бэ гэхээр за хоёлаа ямар ч байсан хөтөлбөрийнхөө ардл гарыг одоо шилдэг мэлдэг яах вэ зүгээр хоёлаа дуусах чивэл бараа ухаан нэмэрэл хоёлаа тэгээ өнгөрчсэн. Тэгээд гол нь бит хоёр яг 7 хоног болгон алгасалгүй уулзалтуудаа хийдэг. Яг нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу хийх ёстой одоо нөгөө ажлуудаа
төлөвлөгөөгөө аваад тэгээд тэрнийхээ дагуу дүгнээд ингээ явсан. Тэгэхээр энийг бол би яг ментигийнхаа хичээл зүтгэл тууштай ажиллагаа гэж хэлнэ. Миний одоо нөгөө яг баримталж ажилласан яг одоо арга зүй гэх юм бол за яг бизнес коучинг нь бол нэг 30% тайсан. Бизнес дээр бол би тийм амар их юм одоо зааж хэлж өгч бол амжаагүй. Үлдсэн 70% нь юу байсан бэ гэхээр ерөөсөө би майндсет дээр нь ажилласан байхгүй. Нэгсэндээ ингээд бизнес хийнэ гэдэг бол байнгын цохилт авах гэл. Байнгын асуудлуудтай нүүр тулна. Энэ болгонд нуурж унаад энэ болгон дээр одоо ингээд тий сэтгэл санаагаар унаадах юм бол ер нь бизнес эрхлэгч байгаа ч яах юм тий. Тэгэхээр энд чи энэ замыг сонгосон л бол чи асуудлуудтай нүүр тулна гэдгийг чи хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг байдлаар ер нь яг юм сэтгэл зүйн тал дээр нь маш их дэмжлэг болж өгсөн юм болов гэж бодож байна. Тэгээд хоёр одоо холбоотой байдаг. Тэлгүй ах уу. Тэгээд манай менти чинь хөтөлбөр дууссан ч гэсэндээ үргэлжлүүлээд би менторгоо мөнгө төлж аавна гэдэг. Тэгээ явж. Тэгээд тэр 9 сарын хугацаанд чинь нөгөө менторууд бол ямар ч цалин авахгүй сайн дураараа өгөх сэтгэлээр одоо бүх чаддаг мэддэг зүйлээ мэдээдээ өгнө гэдэг гэрээ байгуулад ингээд ороход энэ хугацаанд бол одоо маш амжилттай ажилласан байлээ. Тэгээ эндээс би мөрөнгөө бол айгүй тийм өгөх сэтгэлтэй ментор байна гэж харсан. Тэгэхээр таны одоо ер нь бол хувь хүний чинь тэр нэг юм зам төлөвийг харахад бол их даруухан дүлгөөхөн тийм намуухан штэ. Яг ментор мөрөн болохоор та ер нь ямар зарчмаар ажилтдаг вэ? Одоо ноу хаугаа яриач. Тэгээ бүр актер нууцлах зүйлээ бол хэрэггүй тий. Би бас менторуудаа хөндлөөд хувь хүний ажлын ноу хау бүр актер нарийн бас аргыг бол бас асуухыг хүсдэггүй. Гэхдээ нэг ментор хүний арга барилыг бас мэдхийг хүсдэг. Яагаад гэвэл нөгөө одоо Викторийн подкастыг сонсож байгаа хүн таныг бас ментороор сонгож болно. Тэгэхээр таны арга барилыг тэр хүнд үнэхээр таарж байгаа бол бас танаар хандж болох байхгүй. Зөв. Нөгөө түрүүн ярьсан миний анхны ментор өөрөө бясалгал хийдэг ийм хүн байсан гэдэг. Тэгээд менторын зүгсний дагуу би яг тэр цаг үеэс эхлээд бас бясалгаж хийсэн. Тэгээ одоо бясалгал хийгээд ер нь бол 10-аад жил болсон. Тэгээ ер нь яг ийм нөгөө сүнслэг хөгжил төр би маш их анхаардаг. Ер нь бол яг хүн ингээд дотооддоо яг ингэж хөгжиж, биежиж гадна талын амьдралаа яг одоо зөв зохион байгуулт юм болов гэж одоо өөрийнхөө амьдралын туршлагаар ойлгосон учраас миний одоо нөгөө ажилтг арга барил нь юу юм бэ гэхээр миний одоо нөгөө өмнө хийсэн контентууд маань ингээ YouTube суваг дээр маань байдаг. Тэгээд яг энэ яригддаг контентууд маань өөрөө яг энэ сүнслэг хөгжлийн талаар ер нь бол маш их зүйлийг ярьдаг. Тэгээд ер нь бол яг ийм сүнслэг хөгжлийг эрхэмлдэг хүмүүст намайг зорж ирдэг гэх юм уу? Тийм байдаг. Тэгээд би бас ингэж боддیں۔ Хүнд яг үндэ тийм их мэдлэг хэрэггүй. Гэтэ нэг одоо тайлбарлая шүү би нэг. Тэр нь юу вэ гэхээр одоо хүний өөр дотор ингээд асар их нөөц чадамж ингээд байж байгаа. Яг ингээд нэг юм өгөгдөл гэх юм уу? Өөрийнхөө өгөгдөл. Тэгээд дээрэс нь бид нар бас юм робот биш. Бид нар ч бас нэг юм сүнслэг оршихуй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дотоод биегээ яг ингэж цэцэглүүлж чадах юм бол одоо бидний амьдарч байгаа энэ гуравтын ертөнц бол ер нь хүснээрээ зохион байгуулж болохоор тэгэнгუთ энэ дотоод ертөнц нь эмх замбраагүй орооцолцсон учраа олохгүй тэ өөрийнхөө одоо энэ дотоод хүсэл зорилгын эсрэг зүйлийг хийж одоо амьдардаг хүмүүс ер нь бол маш тийм хэцүү ийм тэмцэлтэй амьдардаг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээд миний нөгөө баримтлагдаг арга барил юу юм бэ гэхээр би яг тэр нөгөө дотоод зөрчлийн арилгахыг хамгийн хэлж одоо нөгөө хүсдэг. Ер нь яг тэр хүн яг дотоодосоо яг юу хүсэж байгаа юм бэ? Тэгээд үгнээс цаатахыг би одоо сонсхийг маш хичээдэг. Яа тэгэхээр хүн аман дээрээ юу ч ярьж болно. Одоо энэ дотроо ингээд аюу гоё юм лог юм бодоод тий логикоор гоё хариулт өгөхийг бол хинч чадах байхгүй. Гэтэл энэ дотор шал өөр юм байж байгаа. Тэгэхээр би одоо ингээд намайг зурж ирж байгаа хүмүүсийн би
энэ дотоод сэтгэл рүү маш их өнгийгөөд тэгээ яг юу болохгүй байгаа даа гэдгийг яг тэр дотроос нь хайдаг. За тэгээд дотоод зөрчил ингээд багасаад хийж байгаа зүйлдээ хүн ингээд итгэл үнэмшил өгөөд эхлэхээр одоо нөгөө мэдлэг гэдэг зүйл чинь жинхэнэ нөгөө хөшүүрэг, жинхэнэ нөгөө одоо нөгөө түлхэгч хурж болж орж ирнэ. Тэрнээс биш дотооддоо зөрчилтэй байгаа хүн дээр мэдлэг мэдээлэл хийхээр нөгөө зөрчилтөөний дамжуулахаас цаашгүй харчаад байдаг. Юус ууршилж чадахгүй гэх юм. Улам эргэлзээнд оруулаад улам зөрчилтөөний хэсэгдэг тийм ээ. Тэгээ хүн чинь ингээд эргэлзэх сайн эргэлзэхийг бол эрэг сэтгэл засалд бол хүний үндсэн одоо анхдагч 13 чадвар энийг гэж үздэг байхгүй юу? Хүн бас эргэлзэх хэрэгтэй. Гэтэ хэд их эргэлзээд байл бас сүлд эргэлзээндээ эргэлздэг гэжтэй. Тэрс орчин явах ойлцдаг тий хэрэгтэй. За ер нь хүн яагаад менторт байх хэрэгтэй юм бэ гэдэг асуултыг би зочдоос ер нь байнга асуудیں۔ За одоо энэ дээр ингээд хүн нөгөө хүнээр амьдралаа заалгана гэж үед аяндаар тэгээд жамын юм жамаараа болох хэрэгтэй юм бол болно, болохгүй болохгүй гэдэг. Би бол бас ингээд аяндаа болно гэдгийг бас жоох эсрэг байдаг байхгүй юу? Болохын төлөө хүн аюу тийм төлөвлөгөөтэй, стратегтэй ажиллах хэрэгтэй, өөрийгөө дайчлах хэрэгтэй гэдэг талдаа аяндаа ингээд болох хэрэгтэй юм болно гэдэг бол тэгжээдл тэгээд юм гэдэг чинь болчих штэ гэдэг хандлагаар бол би бас нэг явах дурггүй. Тэгэхээр яг энэ нөгөө заадвал болгоё гэхлээр нөгөө яаж болохоо мэдэхгүй байна те. Тэгэхээр энд бол ментор коуч хэрэгтэй. За коучийн тоол ярихгүй ер нь бол хүн яагаад ментортай байх хэрэгтэй бэ тийм ээ. За тэгэхээр би энийг яг одоо орж ирж байгаа нэг өнцгөөсөө ярмаар юм. Юу вэ гэхээр ментор авахгүйгээр зөвхөн ном уншаад ч юм уу эсвэл ингээд сургалт аваад суралцчих болно штэ гэдэг нэг тийм хандлага байгаад идэг. Гэхдээ яг ингээд ментортой болохоор ер нь бол ингээд маш тийм өөр зүйл болдог. Тэр өөр зүйл нь юу вэ гэхээр одоо яг ийм оюун санааны синержи болдог байхгүй. Номноос хизээч тийм одоо нөгөө яг синержи, тийм хүчтэй мэдрэмж авах нь бол яг баг заяа. Яг ингээд ментортойгоо ярилцаад яг тэр нөгөө бодит хүний одоо яг тэр сэтгэж байгаа юмд хандж байгаа тэр хандлагаас ер нь маш их цочроо авдаг. Үндсэндээ ингээ харах өнцгийг бүр ингээд шал өөр бүр ингээд хизээч өмнө бодож байгаагүй хэрвээ би яг л тэр янзаараа ном уншаал яваад исэн бол би хизээч тэр зүйлсийг би ойлгож мэдэж би өөрчлөгдөж чадахгүй байх байсан. Тэгэхээр нөгөө ментортойгоо яг ингээд ярилцахаар яг тэр синержи явагдаад байна. Тэр маш их хүчтэй нөлөөллийг үзүүлдэг юм болов уу гэж бодсон. Тэгээд би өөрөө яг нөгөө тасралтгүй ментортой явдаг. Тэгээд одоо ингээл миний хөгжлийн тодорхой шатнд миний яг дараагийн ментор ингээл гарч ирдэг байхгүй юу? Тэгээд би ингээд тасралтгүй ментортой явж байгаа болохоор би менторгүй байх гэдгийг явандаа ойлгочихдаггүй байхгүй юу? Яаж менторгүй байж болоод байгаа юм бол яа тэгэхээр ингээд надад хүсэл мөрөөдөл зорилго байгаа. Би тэр зорилгынхаа араас явах гэхээр яг нэг тодорхой түвшинд ирээд миний яг нөгөө чадамж хүрхээ болдог яг тийм үе ирдэг байхгүй юу? Яг ингээл тодорхой шатнд ирээл яг гацдаг. Тэгэхээр тэр гацаанда би живж одоо үххийг хүсэхгүй штэ. Би тэр гацаанаас гараад би дараагийнхаа одоо шатн дээр ингээ гიშгмээр байгаа байхгүй юу? Тэгээ яг энэнд менторуудын цаашгүй тусалцаа хэрэгтэй. Тэгээ би энийг нөгөө бас ингэж зөвлөж ярьдаг. Бидний өмнө хизээч хараагүй физикийн томьёог самбар дээр бичээд өрөөнд цоочлоод наатаха бодцоод гараад ирээрэй гэх юм бол тэнд хүн насаараа байсан ч бодож чадахгүй мэдгүй шүү дээ. Тэгээ яг энэтэй адилхан насаараа ноцолдоод тэрийг давж гарах хэцүү байхгүй юу? Тэрний оронд яг ментортой байгаад тэр зүйлийг ингээд маш амархан ингээд даваад яг хийх ёстой юм хийгээсэй л гэж би хүсэж байна. Тэгэхээр нөгөө өмнөх нэг өөр подкастт орж явах тэр подкастын одоо юуг үзэхэд ковидын хөл хорионы үед бол нэлээд хэцүү байсан гэдэг. Тэгэхээр тэрнээс хойш одоо ингээд нэг 5 жил өнгөрөхөд ментортэй байсан учраас 5 жилийн дотор бол мөрөнгийн үед бол маш тийм төвсрэлттэй өөрчлөлтийг бол хийсэн гэж бас ойлгож болох юм байна тий. Менторгүй байсан бол бас нэг газараа гацсан л байж байгаа хэрэгтэй тий. Хэрвээ би яг тэр үед менторгүй байсан бол одоо тэгээд
нөгөө амиа хорлно гэсэн солиорцсон явчихсан. Тэгэл тэнчнээ чивсэн байгаа хаа гэж бодож байна. Би бас яг тэгж боддог менторуудтай. Тэгээд надад 2 Орос ментор, нэг Америк ментор гэдэг. Тийм. Тэгэхээр яг нэг юм ментортэй байгаа нь өөрөө надад нэг юм өвөг төшигтэй тийм ээ. За нэг юм дэмжих аюу том систем миний ард ажиллаад байгаа юм шиг тийм бас нэг гоё мэдрэмж төрдөг шүү. За мөрөн менторын менторлтын чиглэлүүд нь юу вэ? За одоо нөгөө манай менторууд чинь ингээд чиглэлээрээ бас ингээд мэрэгчтэй шүү дээ. Одоо нөгөө бизнес процесс, стартап бизнестэй хувь хүний хөгжил, одоо карьер хөгжил гэдэг шиг. Миний анзаарснаар бол хувь хүний хөгжлөөс бизнес хөгжил бас нөгөө өөр бусад юмнууд яваад багш байгаа. Тэгэхээр яг тодорхой хэлбэл яг ямар би яг энэ чиглэлүүдээр бол менторлтыг бол хийж байгаа гэд хэлвэл. Зөв. Би болохоор яг өөрөө маркетингаар мэргэсэн. Тэгээд 3-4-р шатны бизнес эрхлэгчдийг би яг менторлдог. Бизнесийн 3-р шатнд гол асуудал нь ерөөсөө яг маркетинг байдаг. Маркетингийн одоо тасралтгүй шинэ одоо хэрэглэгчийн урсгалыг бий болгох. Тэгээд энэ дээр нь яг тэр нөгөө дижитал технологийн дэвшлиг ашиглаж яаж одоо тэр маркетингийн системийг бий болгох уу гэдэг дээр би маш их үнцэн өгч чадна. Тэгээд би өөрөө ч гэсэн яг нөгөө сошиалор брендингээ хийж гарч ирсэн, сошиал маркетингаар гарч ирсэн учраас би яг энэ тал дээр маш их үнцэн өгч чаддаг. За тэгээд одоо би бизнесийг хэрхэн системчлэх вэ гэдэг дээр одоо ингээд сүүлийн үед мэргэшээ явж байгаа. Тэгээ миний нөгөө түрүүнд дурдсан Austin Nestle гэдэг багш маань өөрөө яг бизнесүүдэд ийм системийн тусламжтайгаар яаж өсөлтийг бий болгох юм бэ гэдгийг одоо үлгэрэлдэг маш олон ийм амжилттай кейсүүдийг бий болгоцсон багш л та. Тэгээд энэ багшаас суралцаад бизнесүүд дээр яаж системийн тусламжтай өсөлт хийх үү гэдэг дээр ажилладаг. Тэгэхээр энэ хоёр чиглэлээр үл илүү сайн юм байна тий. За тэгэхээр өөр бусад чиглэлүүдэд та ер нь жоо орчихсон уу тий? Хаяа тий босод чиглэлүүдээ бол хайсан. За тэгээ хаяа нэг өндөр үнийн дүнтэй борлуулалтыг яг яаж хийх үү гэдэг тал дээр бас нэг зөвлөгөө өгдөг. Дээр нас нөгөө цахим сургалтуудтай тий. Тэр хичнээн багц сургалтай. Хичнээн сэдв, хичнээн багц сургалтай. Онлайн сургалт. За одоо бол 50 гаруй сургалтай байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаа эрх үүсэл орчин тий. Та өөрөө заах шаардлагагүйгээр миний хийсэн байгаа сургалт. Санаа суй подкаст дээр орж ирсэн штэ. Тэр үеэс хойш одоо бас ямар шинэ бүтээгдэхүүн гаргасан бэ? Хөгжүүлсэн бэ? Санаа суй подкаст нь би яг 2 жилийн өмнө орж ирсэн. Тийм. Тэгээд тэрнээс хойш би өөрийнхөө яг коучинг арга зүй дээр нэлээд ажилласан. Тийм. Тэгэхээр тэр үед бол би яг ийм онлайн сургалт бол одоо нэг 80-90% нь би төвлөрдөг байсан. Одоо онлайн сургалтаараа илүү олон хүнд ингэж хүрч нөлөөлөхийг хүсдэг байсан бол тэрнээс хойш бол би яг энд коучинг дээрээ яаж одоо үр дүн гаргах уу гэдэг дээр маш их ажилласан. За тэгэхээр би одоо ингээ яг одоо ингээ өөртөө чи ярилцаа сууж хахад мэргэжлийн тал дээр бол аюу мундаг өсөл хийж яана гэж бодож байна. Ер нь бол ингээд менторууд бас заримдаа ингээд гаццсан үе байдаг шүү дээ. Яг нэг чиглэлээрээ л аюу олон жил яваад чиглэлээ солихгүй өөртөө апдейт хийхгүй бас ингээд байх үе байдаг. Тэгэхээр энэний одоо хувь хүний өсөлт хөгжлийн нууц дээр нөгөө мэргэжлийн төвшөнд яаж юм одоо өөртөө юм мундаг өсөлтийг хийж юм энэ нууц нав хаваа юу вэ? За тэгэхээр нөгөө нэг зорилгоо олох нь аюул чухал байгаа. Тэгэхээр одоо л яг ментор коуч гэн дээр бас өөрийн тань зорилго маш тодорхой байна гэсэн үг тийм ээ? Тийм. Яг үнэ. Бизнес коуч бүр нэлээ агшин төвшний яг зөв коуч болох. Тэгээд ерөөсөө би бизнес эрхлэгчтэй ажилласан л бол тухайн бизнес дээр нь яг бодиттой өсөлт гардаг. Тэр одоо хувь хүний хувьд ч гэсэн маш их өөрчлөлт гардаг. Ийм болохын тулд би яг ямар арга аргачлалаар ажиллах ёстой бэ гэдэг ийм одоо нэг судалгаануудаа хийгээд тэгээд одоо өөртөө хамгийн шимтэй санагдсан тэр одоо туршлагуудыг цуглуулад тэгээд тэрэн дээр яг өөрийнхөө одоо бас арга зүг нэгтгээд ингээд нэг юм
арга зүй боловсруулаад явж байгаа. Арга зүй боловсруулаад. Окей. За одоо яг хичнээн мэдээтэй ажиллаж байна. За ер нь бол миний яг 1 сарын одоо нөөц болцоо 5 хүнтэй л ажиллах. Би энэс илүү ер нь бол авдаггүй. Тэгээд одоо бол би яг 7 ментитэй ингээ ажиллаж байгаа. Зарим нь бол яг групп коучинг авсан. Тэгээд ганцаарчилсан бол цөөхөн яг том ачаалтай ажиллаж байгаа юм биш үү те? Тий, ачаалтай тий. Энийг ачаалтай ажиллагаар өөртөө цаг гаргах, өөрийгөө илүү нөгөө сэргээх ямар зүйл хийж байна. Би маш их ярина, бодно. Харин тий. Одоо нөгөө нэг яг бизнес коучинг хийх чинь тэр хүнтэй уулзж байгаа тэр цаг биш байхгүй юу? Тэрнээс одоо нөгөө бусад цагт нөгөө ментигээ бодно шүү дээ. Бодно. За энэ хүн дээр яг юун дээр нь яаж ажиллах вэ гэх. Тэгээд нөгөө бидалтуудаа гэдэг над руу мэйлээр явуулангууд тэр явуулсан материалууд дээр нь бас анализ хийж дүгнэлт хийх гэх мэтчлэн ер нь бол маш ингээ ачаалтай байгаа. За энэ дээр би яг нөгөө хувьдаа яг яаж цаг гаргадаг вэ гэхээр сүүлийн үед би нэг хатгамал ойж байна. Тийм нөгөө аюух нөгөө оюуны хөдөлмөр хийдэг учраас яг ийм нөгөө бүтээлч ийм үйл ажиллагааг дэмжих зорилгоор тийм надад их таалагддаг байгаа. Хатгамал оюухан. Тийм гоё амарч юм тий. Яг хүний тухай боддог. Би одоо нэг 4 хүнтэй ажиллаж байгаа. Тэгээд 4 хүний тухай тусна бодно. 4 өөр асуудал, 4 өөр ертөнцтэй. Дээр нь 4 хүнтэй, дээр бас 4 янзын аргачлал. Тэгэхээр тарих маш их ажиллана. Бас бусад ажил амьдралын бодох юмуд их байдаг. Тийм болохоор ер нь байнга л бодож явдаг. Тэгэхээр шүн бол ингээд нөгөө хүн чинь ингээд нэг нойрноос сэрэхтэй ингээд нүд нүдээ нухаас сэрдэг. Би бол баг ингээд шууд нүдэнэ. За баяг нэг тиймэрхүү болтой. Тэгэхээр ер нь бид нарт нөгөө стрессээ тайлах тийм өөрийн гэсэн бас нэг юм аргатай байх хэрэгтэй. Тэр нь бол хатгамал хийх юм тий. Тийм хатгамал хийн. За дээрэс нь бяцлалаа хийн. Тэгээд би бас их алхдаг. Өдөрт нөгөө нэг 10,000 алхам хийх зорилт тавьсан. Тэгээд тэрийгэ хийхийн тулд би гэрийн гадаах цэцэрлэг түрээлэнг би 3 удаа өдөрт гарч 4 рейс хийдэг байхгүй юу? Тэгжиж яг 10,000 алхмаа өглөөдөө юу? Тий өглөө талыг оройд талыг ингээд 4 хувааж алхдаг. Тэгээд дээрэс нь бас 7 хоногийн 3-4 өдөр бас фитнестэй явна. Тийм үү. За би мөрөг ментрийг аяг уншдаг гэж боддог л доо. Тэгэхээр сүүлийн үед одоо ямар номнууд уншиж байна? Бас ямар номыг одоо надад санал болгох уу те? Та нэг энэ номыг уншаад үзээрэй гээд. Зөв. За яг одоо бол би predictable sales system гэдэг одоо нөгөө таамаглаж болох борлуулалт гэдэг нэртэй ном уншиж байгаа. Тэгээд энэ нь болохоор яг нөгөө outbound sales буюу одоо нөгөө гадагшаа нөгөө байгууллагууд руу яг яаж санал тавьж борлуулалт хийдэг, эргээд энийг яаж хэмжиж үр дүнгээ ахиулдаг уу, яаж борлуулалтын багийг хөгжүүлдэг үү гэдэг сэдвээр одоо яг сонирхсан сэдвээр ингээ уншаад явж байгаа. За би танд болон подкастын сонсогчдоо санал болгох ном гэвэл би Хүн буюу бид номыг санал болгомоор байна. Тэгээд Наранбаатар хаан бичсэн бас гахалтай ном байгаа. Тэгээд яг ийм сүнслэг хөгжлийн талаар маш гахалтай ном байгаа. Энийг уншаад үзье гэж бодчихлаа. Тэгнэ баярлалаа. Таныг одоо ментор болохыг хүсэж байгаа хүмүүс одоо гарч ирнэ. Тий. Тэгэхээр шинээр менти авах боломж байгаа юу? Байж болно. Тийм байж болно. Тэрнээс өмнө би миний YouTube сувгаар ороод бас миний контентуудыг үзээсэй гэж бодчих. За таны контентуудыг үзэхээс гадна таныг ментор болгохыг гэсэн хүн өөрийгөө ментигийн хувьд одоо яаж бэлдэх ёстой вэ? Бэлдэх гэхээсээ илүүтэй итгэл үнэмшил өгөх нь аягүй чухал. Одоо нэгсэндээ мөрөн ментор яг миний ментор мөн үү гэдэг дээр л одоо яг эцсийн одоо шийдвэрээ гаргасан байх нь аягүй чухал. Тэрнээс иш одоо сончгоол те энэ хүн ер нь яг чадах юм уу, юу мэддэм бол, яадын бол, ямар сургууль соёл төгссөн энэ гэлтэй ямар сертификаттэй. Хэрвээ яг ийм хандлагаар одоо нөгөө нэг хандах юм бол маш хэцүү. Одоо тэр нь бол мөрөнж гэлтгүй ер нь
нөгөө номыг хүн тосч авдаг. Нэгсэндээ ингээд маш их хүндэтгэл үзүүлж тэр сурах гэж байгаа эрдэмт гэх юм уу да хүндэтгэл үзүүлэх хэвээр тосч авдаг. Тэгэхгүй ингээд нөгөө дээрээс энэ яг юм мэдгөө те иймэрхүү байдлаар хамбал мэддэг байгаад ч юу ч авчихгүй л гэсэн. Тэгэхээр ер нь сонжиж исэн тохиолдол гарч исэн байх нь гарах байх тий. Гарна шүү дээ. Янз янзын хүмүүстэй уулзсан. Тэгээ өмнө нь тэгээ ялангуяа ийм залуухан үзэсгэлэнтэй бүсгүй ингээд ментор гингүүд хүмүүс гайхдаг л байх л та тий. Тэгээ сонжих гээд үздэг байх тий. Ер нь ментор гэхэлэр хүмүүс нэг ийм настай хүн байх ёстой гэдэг нэг юм ойлголт байдаг. Гэтэл манай эхний дугаараар инфотгоо орох хэлсэн шүү дээ. Ментор хүн заавал настай хүн байх алуугүй. Залуу хүн ч үйж болно. Яг тэр чиглэлээр үнэхээр сайн мэргэсэн үнээс л надаас залуу байсан ч би бол одоо менторлолт авна шүү дээ тий. Тэгжсэн. За маш олон ингээд ганцаарчлсан менторлтаас гадна коучингоос гадна маш олон ингээд менторын бас юм төслүүд дээр ажиллаж ирсэн. Тэгэхээр одоо хамгийн амжилттай болсон менторлолт бол за IBRD-ийн 9 сарын хугацаанд үргэлжилсэн тэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих менторингийн хөтөлбөр байсан. Өөр одоо үнэхээр би одоо ч бас өөрөөрөө бахархдаг тэг гэж хэлэхээр тийм одоо амжилттай менторлтын төсөл байлаа яг уу. Тэрнээсээ бас олцооч. Тэр болохоор за би гайхаа компани нэр мэрийг хэлэхгүйгээр зүгээр нэг тиймэрхүү чиглэл. Тэгээд маш тийм одоо хүн нь өөрөө маш тийм зөв суурьтай, маш тийм хариуцлагатай юм бай. Одоо үнэхээр тийм одоо бахархмаар эмэгтэй байсан. Даанч харамсалтай нь өөрийгөө ерөөсөө одоо ингээд хангалттай үнэлж чаддаггүй. Үнэ зөрөгтэй хэлж чаддаггүй. Тэгээ ямар нэг байдлаар л ингээ үнэ ингээ айгу баг хэлээд тэгээ нэгсэндээ ингээ өөрийнхөө хөдөлмөрийг ингээ үнгүүдүүлдэг. Тэгээд бизнес нь ингээд олигтой ингээ ашиг олдоггүй юм байсан. За тэгээд бит хоёр хагас жилийн хугацаанд ажилласан. За тэгээд нүдэн дээр ингээд маш их өөрчлөлт бий болсон. Тэгээд үнэ ингээ бүр хэд дахин өсгсөн. За тэгээд чанартай харилцагчтай болсон. Нөгөө хөдөлмөрийн нүнгүүдүүлдэг, хөдөлмөрийн шулдаг тийм одоо харилцагчтаасаа бол одоо ингээ салсан. Тэгээд бит хоёр чинь ямар ч байсан 300% өсөлт хийсэн. Нэг тийм амжилттай жишээ хамгийн сүүлийн. Тантай нэг тийм таарахгүй минтээ таарлаж ястаа буцааж ирсэн тохиолдол байгаа юу? Байлгүй ах уу? Байна. Ер нь ямар минтээ тантай таарахгүй вэ? За би ингэж бодсон. Ер нь бол ментор ментээ сэтгэл зүйч вэ, коуч вэ яг ингээд бас нөгөө зам нийлдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэр болохоор ийм юм билээ. Би нэг өөрөө яг нэг юм тодорхой түвшний хөгжилд хүрсэн ментид хамгийн сайн үр өгж чадах юм байна гэдгийг олж харсан. Тэнгууд яг тэр нөгөө тодорхой түвшинд нь хараахан хүрэх болоогүй ментийн эсрэгээрээ нөгөө хин хинийхээ цагийг бит хоёр үрэх юм бэл. Тэгэхээр яг миний нөгөө тэр хүнд хэлж өгөх тэр зүйлийг хүлээж авахից тэр хөрсөн бэлэн болцсон байх нь аюу чухал юм билээ. Тэгэхгүй нөгөө хөрсөн бэлэн болоогүй хүн дээр би 1000 гоё одоо мэдлэгийг ингээ хасгаад тэрийг шингээж авчдаггүй. Тэгээд ингээд цагаа өрөх юм бэл. Тэгэхээр та бол таны менти болоод болъё гэдэг ирсэн хүн болгоод нэг бас ментигээр авдггүй гэж ойлголоо. Зөв. Тодорхой хэмжээний таны нэг шалгуур үзүүлэлтүүд байд юм байна. Тэрийг хангавал таавал ингээд менторлтынхаа гэрээг хийгээд хамтдаа ингээ аялдаа эхлүүлт юм байна тий. Гайхалтай. Бас их өрмөц өөрийн гэсэн арга барилтай ментор байна. За. Мөрөн менторийн хувьд за мөрөн гэдэг хувь хүн талаас одоо ингээд хаач бардам хэлэх тийм ээ хамгийн сайн эзэн сурч чадвар юу вэ? За би таныг нэтгүүлчийн мэрэгчлэлтэйг мэднэ, маркетингаар бас мэрэгснийг мэднэ. Өөр одоо таны ингээд амжилттай ментор, коуч болоо явж байгаад нөлөөлсөн тийм ээ гайхалтай одоо тэр нэг юм ур чадвар. Би бол мэдчихэж байгаа. Та өөрөө хэлээ. Яг нэг хоёр зүйл орж ирж байгаа юм. За эхнийх нь бол яг бичих ур чадвар. Тэгэхээр нөгөө мэрэгчлэлтэй маань холбоотойгоор энэ зүйлийг бол би бүр маш сайн сурсан юм байна. Тэгээд энэ бичих гэдэг зүйл
яг өнөөдрийн одоо ингээд амжилттай бас карьераа бизнесээ бий болгоход маш их тусалж байгаа ийм ур чадвар байна. За нөгөөх нь болохоор сурсан гэхээсээ илүүтэй одоо ингээд хорвоо ертөнцийн хайр хишиг гэж би боддог. Энэ бол одоо яг нэг тийм өвцтэй яриа гэж би боддгийг. Нэгсэндээ зүгээр ийм нөгөө хоосон ийм яриа биш, яг ийм хүнд нөлөө үзүүлэх үсэн ийм яриа. Тэгэд энийг би бас яг өөрөө ярьж гин гэж бас боддгоо. Нэгсэндээ ингээд нэг ийм хорвоо ертөнцөөс ингээд телепатаар ингээд дамжуулж байгаа юм байна гэж би бас бодоод байдаг байхгүй. Тийм ийм чадвар байна. Миний болохоор зүгээс бол нөгөө мөрөн ментортойгоо нэг гайхалтай чанар бол би яг одоо энэ подкастн дээр ч хэлж байгаа юм биш. Ер нь анх тааралдаал нөгөө танилцсан цагаас хойш анзарч ирсэн гайхалтай харилцааны ур чадвар гэж. Вау, тийм үү. Маш гоё. Яг нэг өнгө, нэг дуугаар, нэг одоо өнгөөр те, нэг темпээр маш юм цэгцтэй, маш тийм гоё ялдамхан их гоё ингэж ярьдаг. Тэгээ дээр нь ингээд хүнийг айгуу сонсдог тийм чадвартай хүн байна гэж би харсан. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Энэ бол бас нөгөө ментор коуч хүнд байх хэрэгтэй гайхалтай чадвар л да. Тэгэхээр бол үнэхээр энэ баг төрөлхийн өгөгдөл юм болоо гэж бодсон байхгүй юу? Зөв. Өөр хүмүүс ч гэсэн бас ингэж хэлжсэн баг. Би бас дамдаа сонсч ирсэн. Баярлалаа. За манай сонсогчдод зориулаад хувь хүний хөгжлийн талаар бас зөвлөгөө өгөөч гэж би хүсэж байна. За би ч өөрөө нөгөө хүмүүсийн хувийн хөгжлийг байнга ярьдаг. Тэгээ унштай сард нэг ном унших нь хангалтгүй. Ядаж 2 ном унш тэ сур өөрийнхөө хувийн хөгжлийг жил болгон хэмжижээ гэж ер нь маш ярьдаг. Тэгэхээр бас би менторудаас энэ асуултыг заавал асуух хэрэгтэй гэдэг үүргийг өөртөө өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгоны зөвлөгөө их гоё сонирхолтой байдаг л да. Тэгэхээр таны хувьд ер нь хүмүүсттэй хувийн хөгжлийн талаар ямар зөвлөгөө өгдөггүй бид нар одоо яалтчгүй хувийн хөгжлөөс байгууллагын хөгжил, нийгмийн хөгжил шалтгаалж штэ. Тэгжээж нөгөө үндэсний одоо хөгжил гэдэг юм байна те нөлөөлж байна. Тэгэхээр бол хүн болгол хөгжиж явах хэрэгтэй дор бүрнээ. За тэгвэл ментортэй чи менторгүй чи хүн дор бүрнээ яаж хөгжих юм бэ? Яаж өөрийгөө стресстгүй, зовохгүй те одоо их зардал мөнгө гаргахгүйгээр те байгаа газараа ингээд өөрийнхөө орон зайд айтайхан өөрийгөө хөгжүүлээд явах юм бэ? Өөртөө мөнгө төл. Өөртөө мөнгө зарцуулж сур. Бас цаг зарцуул тийм цаг зарцуул. Ер нь зориулалт гаргал гэж байгаа юм шиг тийм бити өөрөөсөө харамл өөртөө төл. Тэгээд дараагийнх нь нэг зүйл нь юм бэ гэхээр өөртөө бодох цаг гарга. Яа тэгэхээр маш тийм завгүй амьдардаг. Ерөөсөө ингээд бодож бяцлагдаггүй. Тэгэл ерөөсөө ямар нэг юм дандаа л яарч идэг. За тэгээд нэг юм чөлөө цагаараа гэхээр анхаарал нь дандаа нэг юм гадагшаа чиглэсэн байгаад идэг. Тэгэхээр энэ гадагшаа чиглэсэн анхаарлыг дотогшоогоо чиглүүлээд өөр дотор руугаа нэг хараад тэгээд дандаа ингээд нөгөө сонссон дуусан зүйл дээрээ боловсруулалт хийжээ. Нэгсэндээ энэ зүйлээс би яг юуг нь одоо амьдралдаа тусгаж авах хэрэгтэй юм. Би яг юун дээр болоод байгаа, юун дээр би алдаад байгаа гэдэг нөгөө дүгнэж цэгнэх одоо зүйлийг ингээд дотооддоо дандаа хийж байгаасай гэж хүсдэг. Тэгээ би менти нартай бол бүр яг альбиусаар заавал үүрэг даалгавар өгдөг нь өдрийн тэмдэглэл бичигдэг байхгүй. Тэгэхээр нөгөө өдрийн тэмдэглэлээр дамжуулаад хүн яг энэ дотооддоо байгаа одоо эмх замбраагүй бодлуудаа цэгцтэй болгоно, өөрөө өөртөө ярилцсан, нэгсэндээ юм өөр лугаа өнгөх юм цагийг гаргаж ийн гэж үздэг. Тэгэхээр өөр лугаа өнгийгөөрэй гэж зөвлөмөр. Гайхалтай зөвлөгөө байлаа. За ингээд манай Observe Consulting компани менторшип ялангуяа нэгийг харьцах нэг гэдэг менторингийн тасралтгүй энэ одоо энэ үргэлжлэх хөтөлбөрт би аль бие усаар таныг манай одоо эксперт ментороор ажилласаа гэж урьж байна. Тэгээд цаг зав байгаа л да. Ингээд таныг бас би ингээд ачаал өгөхгүйгээр яг танд таарсан бас ментийг ингээд санал болгоод ингээд бас манайтай ажилтууд та зөвшөөрөх үү? Та ядагтай яг чи миний яг хийдэг ажил учраас нөгөө яг энэ зорилго нэг нь шүү дээ тий. Яг тэгвэл би нөгөө өөрийнхөө нь бол ингээд хоёрын донд бол маш их насны зөрүү байгаа ч гэсэн би өөрийнхөө нь маш амжилттай яваа. Тэг өөрийнхөө яг брендингийг жинхэнэ мэргэжлийн түвшинд бас гаргаж ирж байгаа. Айгүй мундаг одоо мэргэжлийн ментор гэж үздэг, амжилттай яваа ментор гэж үздэг учраас би ингээд подкастынхаа
зочноор урьсан. Тэгээ миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд сүүлийн хормыг бас өөртөө үлдээж чинь те. Одоо нөгөө хэлэлгүй орхисон миний асуугааг үлдээсэн юм байвал ялангуяа энэ ментигийн харилцаа, менторлийн талаар ер нь ингээд яагаад ментортай байх хэрэгтэй юм бэ гэдгийг хоёулаа зөндөө ярьлаа. Энийг дүгнээд ер нь бол нөгөө менторийн илүү нөгөө ментортай ажиллахын ач холбогдлыг та өөрөөрөө бас нэг ингээд зэгцтэй хэлээд хоёулаа подкаст хийсэн. Зөв. Надад нэг ийм л өгүүлбэр шууд орж ирж байна. Юу вэ гэхээр энэ амьдралд одоо хүнд ийм хувь өрөөл байдаг бол ерөөсөө хүний сайнтай уулзах буюу сайн ментортой уулзах. Энэ бол бүр ингээ хувь тавилангийн бүр юм өөрчлөлт байдаг. Тийм учраас хүмүүсийг ментортой болоосай. Хэрвээ та ямар нэгэн зовлон дотор, асуудал дотор одоо хүний амьдрал гэдэг чинь дандаа л асуудал шүү дээ, тийм. Тэгээ энэ дотор яхаа мэдгүй гаргалгаа олдохгүй ийм байгаа бол одоо таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ерөөсөө л өөрийнхөө менторыг олж авах. Тэгээд хорвоо ертөнцид бид нар яг юу хүсэж байна гэдгээ ингээд хэлчих юм бол хүсэл заавал биелдэг. Тийм болохоор мөнгөтэй болохын сан биш, сайн ментортой уулзуулж өгөөч л гэж хүсэж байна. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Баярлалаа. Тэгээ манай подкастын дугаар үүгээр өндөрлөж байна. Тэгээд манай подкастын зорилго бол нөгөө хувь хүний одоо нөгөө туулсан амьдрал алдаа оноо гэдгийг яриулах тийм зорилготой биш. Тэгэхээр ер нь илүү их менторуудыг ураад менторын энэ одоо туршлага, ноу хау талаар илүү их яриулах тийм зорилготой учраас би зорилгынхаа дагуу одоо ярилцлаа. За тэгэхээр амжилтын замд та ганцаараа байх албагүй. Энэ бол таны менторын цаг байлаа. Ингээд манай подкаст баярлалаар олцсонд мөрөндөө маш их амжилт хүсье. За баярлалаа. Амсэр